Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бас гэрлээд 10 жил болсон. 9 болон 6 настай 2 хүүхэдтэй Им Жэёг Тун Nagyон гэдэг эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Nagyон өглөө сэрүүлэгнээсээ өмнө сэрж хүүхдүүдэд хооллож, сургуультанд бэлдэж явуулаад өөрөө ажилдаа явна. Харин нөхөр тэр хооронд гэртээ үлдэж олон ангит кино үздэг. Одоохондоо ажилгүй байгаа. Өдөржингөө буудан дээр эсрагаад өөрийнх нь биеийн элбэр буудан дээр үлджээ. Нөхрийн эхний асуудал ажил хийх, хүүхэд тасрахад анхаардаггүй. Бага хүүхэд нь төрсөн цагаас эхлээд байнга өвддөг байсан бөгөөд үүрээр эмнэлэг явах тохиолдол олон байсан ч ганц ч удаа хамт явж үзээгүй. Том хүн 6 настай байхдаа өвдөж өргөж авахд хэцүү байсан болохоор үүрээд явж итэл хүүн ээжээ би хүндээ намайг уучлаарай. Гэхдээ аав гэрт унтаад үлдсэн гэдэг. Хосууд буудан дээр сууж идэл Nagyоны утсанд мессеж ирж нууцаар гараад хайрцагтай мартаа нууж орж ирдэг. Энийг харсан Жэёг дахиад юм захиалсан юм уу гэхэд Nagyон хүүхдүүдийн юм гэж хариулсан ч дааж очиж задлаад ийм юм бити захиалаад гэж хэлсэн мэдтэй. Мөнгөө гамж хэмнэ гэдэг. Үерхэж эхлэхдээ л такси барихгүй байж этгийг хүссэн хоолоо захиалж идээд үлдээхээр ингийн бол битгий хоол захиал гэж ууралдаг байсан. Нөхрийн дараагийн асуудал байнга мөнгөний талаар ярьж стрессддэг. Бичлэг гарч Nagyон хумс угарчлаа гэхэд Жэёг дахиад эхэллээ. Дахиад хийлгэх гээд байгаа мó? Цаг авахд л болох юм шүү. Чи угаасаа байнга тансаг амьдралаар амьдардаг штэ гэдэг. 또 시작이야. 또 하러 가려고? 가야지. 또. Nagyон харанхуй байна гэд гэрлээ асаатал гэгээтэй байхад бити гэрлээ асаагаад гэхийг сонсоод буцааж унтраана. Тэгээд хамт хүнсээ цуглуулахаар дэлгүүр орвол аль болох хямдхан юм авах гэж үздэг болохоор Nagyон үглэхийг нь сонсохгүй тул нөхрөөсөө нууцаар хүнсээ захиалж авдаг. Nagyон 2 дахь хүүхдэд төрүүлэхээр явхдаа такси бариад явбал уурлахгүй гэсэндээ өөрөө машинаа барьж авсан. Тэгээд их нэртэйгээ зүрх юм уу хамт байхдаа биеийг нь хүчтэй хуруугаараа дардаг. 정신 좀 차려 제발. 정신 좀. 뭐야 이거? 하지 말라고 진짜 아프다고. 뭐 꼬집는 거야? Энэ талаар Жэёг хэлэхдээ тоглоод массаж хийж өгч байгаа юм шиг дардгаа нэг сүртэй зүйл биш гэдэг. Хүүхдүүдээ хүртэл ингэдэг бөгөөд эхнэр нь болоо чи хүчтэй болохоор хүүхдүүдээ өвдгөн гэхээр Nagyоныг өөрийг нь хүчтэй дард юм байна. Нөхрийн дараагийн асуудал түрэмгий зан муухай хараалууд. 아빠 하려고 안 해. 애 누르지 마. 애도 아파. 너 누르는 강도가 이거 세다니까. 얘 여기 탈골 되겠어. 여기 빠지겠어, 진짜. 뭘 빠지긴 뭐 살살. 진짜. Nagyон хүүхдүүдээс аав нь амар уурлахаараа та нарт юу гэж хэлдэг вэ гэхэд 얘기할 때 뭐라 그래? 아빠 진짜 화났을 때 하는 말 그 있잖아. 야이 개. Nagyон миний төлөө биш юмаа гэхэд хүүхдүүдийнхээ төлөө өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна гэдэг. Хөтлөгч бичлэгийг зогсоогоод ямар нэгэн шалтгаан эхнэр чинь асуудал байгаа болоод ингэсэн баха. Тэглээгээд хүүхдүүдийнхээ хажууд хараал хэлж болохгүй. Бас өөрөө чинь массаж, тоглоом гэдэг байгаа зүйл чинь хүчирхийлэл. Зохиогүй болохоор зүгээр гэж бодож болохч оюун санааны хүчирхийлэл үйлдэж байгаатай адилхан гэдэг. Бүр эхнэртээ би чамайг ингэж дарахаар 30 секунд эсвэл 1 минут төвчих юм бол хүссэн зүйлийг чинь хийж өгье гэх тохиолдолч байдаг. Тэгвэл одоо бүгдээрээ нөхрийн талын бичлэгийг үздэгэ. Жэёг 20 гаруй настайгаас эхлээд дасгалжуулагч хийжгаад дараа нь 6 жил сэрэт машины чиглэлээр ажиллаж орлого нэлээд сайн байсан бөгөөд эхнэр нь хувцсны бизнес хиймээр нь гэсэн болохоор хүүхдүүдэд арж эхнэртэй туслахын тулд ажлаасаа гараад 4 сар болсон. Жэёг драма, жүжигт дуртай учраас эхнэртэйгээ хамт зурагт их үздэг. Nagyон нөхөртөөгөө хамт суужгаад гэрт хоолыг идэж аяа тавыг их угаагаад байгаа болохоор усны мөнгө их гарсан байна гэж уурлана. 집에서 밥 많이 먹어가지고 씨. 아, 야 배달을 더 많이. 어저께 저녁도 배달 시켜 먹고. 배달이 더 많지 무슨 설거지만. 나도 설거지 해. Тэднийх өдөрт 2 удаа хоол захиалж иддэг. Захиалгын хоолнд сардаа 2-оос 3 сая вон зарцуулдаг гинэ. Мөн Nagyон ямар нэгэн юм авахаараа удаан хэрэгэлдэг төрлийн хүн биш. Жишээ нь гүйлтийн зам аваад огт хэрэглээгүй. Тоос орогчтой мөртлөө нэмж 2-ыг авсан гэх мэт. Эхнэрийн ихний асуудал хэд их мөнгө өрдөг. Авахыг хүссэн юм байх юм бол заавал авдаг. Нэг удаа Nagyон өөрийнхөө блог дээр нэг нэвтрүүлгийн хэсгийг оруулсан юм байна. Гэтэл гинэт 2-3 жилийн дараа торгуулийн мэйл ирж хэдэн зуун мянган вон нөхөмжилсэн бөгөөд өгөхгүй бол шүүхэд хандна гэсэн. Ингээд Кэрлэн үйлчилгээ буюу зээлийн карт дээр суурилсан бэлэн мөнгөний зээл авсан 5 сая воныг. Удалгүй зээлийн картны зарцуулалт нэмэгдэж бэлэн мөнгөний зээл авч эргүүлж төлсөөр агаад өрөнд оржээ. Нөхөртөө хэлээд хурдан шийдэх ёстой байхад сандарсандаа өөрөө шийдэх гэж оролдоод ийм зүйл болсон. Анх 5 сая вон зээл авч тэрийг нөхрөөсөө нууж авсараагаад 2 жилийн дараа 20 сая вон өртөө олж энэ болгоныг нь мэдсэн нөхөр өрийг нь дарж өгсөн ч дахиад цаана нь 10 сая вон өр байсныг мэдээд их нэртэй урам хугарсан. Гэтэл удалгүй картныхаа 700 мянган вон өрийг төлөөгүй байсан нь ил болжээ.
Жиёг их нэртэй одоо ухаар л доо. Би чамд мөнгө өгөхгүй байгаа биш үсттэй. Гэрээгээ аваад ир гэдэг. Жиёг их нэрийнхээ өрийг дарж өгөөд мөнгийг нь буцааж өгөхгүй байх вэ гэсэндээ гэрээ иж Нагион 1 сарын дотор төлнө гэж амласан ч ганц ч удаа төлөөгүй. Өөрөө мөнгөгүй мөртлөө яаж 1 сарын дотор төлөх гэжсэн талаар нь асуухад дахиад зээл аваад төлнө гэж бодсон ч зээл нь бүтээгүйг нь. Хөтлөгч эхнэр нөхөрөө хамтдаа өрөө төлөхөд болох байхад яагаад ийм зүйлээсэн талаар нь асуухад Жиёг шалтгаантай гэж хариулдаг. Бичлэг гарч ажлын өдөр Нагион дэлгүүрлүүгээ явсангүй. Жиёг хідээс ажил руугаа явахыг нь асуусан ч мэдгүй гэж уурладаг. Дэлгүүрнээсээ эхний 7 хоногтоо өглөө эрт босч явсан ч хуучрах тусам дэлгүүрээ 1 цаг нь оройтож үдээс хойш 2-5 цагийн хооронд сардаа 10 удаа эсвэл тэрнээс бага дэлгүүрээ ажилуулдаг. Сардаа 30 цаг л дэлгүүртээ байдаг гэсэн үг. Тэгээд бүр 2-5 цагийн хооронд ажиллана гэд дэлгүүрийнхээ гадаа бичээд наацсан байдаг. Одоогийн байдлаар Жиёг ажлаас гарснаа тэтгэмж авчгаач гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал муу байгаа. Сардаа дэлгүүрийн түрээс нь гихтэл 2 сая вон өгдөг. Эхнэрийн дараагийн асуудал дэлгүүрт ажиллахаа хойшлуулдаг. Дэлгүүрийнхээ тодорхойг янзлахын тулд 40 сая вон хэрэгтэй болж Жиёг 25 сая воны зээл авч өгсөн. Одоогоор энэ зээлнийг хүүг төлөөд явж байгаа. Тухайн үед зээл авуулахдаа дэлгүүртээ ажиллаа төлнө гэж амласан ч ганц ч удаа төлөөгүй. Дээрээс нь дэлгүүрийнхээ түрээсийг өөрөө төлжээ суудаа байгаагүй бөгөөд одоогоор 2 сарын түрээсийн өртөө байгаа гинэ. Тэгээд Жиёг чи ганц удаач болов дэлгүүртээ аятайхан ажиллаад түрээсээ өгдөг бол би ингэж өглөхгүй гэхэд Нагион хизээ нэг өдөр өгөхийнхээ өмнө тэр өрийг чинь өгчнө гэж уурладаг. 먹기 전에 준다고. 아 진짜 얘가 왜 이렇게 뻔뻔해? Гэтэл дэлгүүрийнх нь орлого сардаа хэдэн мянган вон л байдаг гинэ. Хаяа нэг дэлгүүртээ очиж суухаараа ноутбукээрээ кино нэвтрүүлэг үздэг. Дээрээс нь дэлгүүрт бараг л хувцас байдгүй. Ингээд дэлгүүр дээрээ 1 цаг нэвтрүүлэг үзээд хааж хажууханд нь ах салаан руу орж хумсаа бодуулна. Төлөх мөнгө байхгүй болохоор ээж рүүгээ залгаж миний хумсны будаг харилцсан. Ийм хумстай ээж болохгүй зүтэй гэж эрхэлсэн олоогоор ярьж 50,000 вон аваад 근데 이거 손톱이 없으면은 안 되잖아. 안 하면 되죠. 어떡하기는. 그래서 속상하다고. 알았어, 고마워. 35,000 воныг төлөөд гэртээ 3 цаг 50 минутанд орж ирдэг. Жиёг хизээ гарсан гэж одоо ирж байгаа юм бэ гэхэд Нагион ажиллаа хийжээд ирлээ штэ. Зарах хувцас байхгүй гэдэг. Гэрээсээ 2 цаг гэж ажил руугаа гарсан. Дунд нь хумсаа бодуулсан гэхээр бараг цагч дэлгүүр дээрээ байгаагүй гэсэн үг. Жиёг ядаж 6 цаг хүртэл байх хэрэгтэй штэ. Одоо ойлаа ямар ч орлогогүй байгаа гэхэд яриаг нь сонсцгоо ч юм байхгүй цаашаа явдаг. Нагион 4 сард уцаас олж барьсан мөнгө 350,000 вон өгсөн. Ингээд Жиёг их нэртэй энэ гэрээ зөрчсөний торгуул болохоор хэрглэж болохгүй шүү гэж хэлээд мөнгө хадгалуулсан ч бүгдийг нь хэрглэж өөрт нь мөнгө авахгүй болохоор төлөхгүй хойшлуулсаар агаад эцэст нь мөнгө өгч чадаагүй. Тэгээд бүр тогныхоо мөнгийг хүртэл өгөөгүй 6 сар болсон байжээ. Эхнэрийн дараагийн асуудал төлөх ёстой төлбөрийн мөнгийг өгөөд хахад байнга хойшлуулдаг. Нагион төлөх ёстой өрнүүдээ төлж дуусаад энэ үнээс хурдан харилцаагаа тасалмаар байна гэхээс гадна надад нуухаас өөр арга байгаагүй гэдгийг ойлгож өгөөсэй гэж хүсэж гин гэдэг бол Жиёг байнга адилхан зүйл болоод байгаа учраас дургүй урж ингээд бичлэг дуустдаг. Хөтлөгч эхнэрээ ийм зан чанартай хүн гэдгийг нь мэдсээрэж яагаад дэлгүүр хүртэл нээж өгсөн гэж нөхрөөс асуухад эхнэр маань дэлгүүр ажиллуулахыг хүссэн учраас үнэндээ ийм муу байна гэж огт бодоогүй гэдэг. Хөтлөгч эхнэрээс үлцэн өрч их байгаа юм байна. Цаашдаа яах бодолтой байна гэхэд шаргуу ажиллана. Энд байх хугацаанд засарна гэж бодож ийн гэдэг бол Жиёг бичлэгээ үзээд олон зүйл ботсон бөгөөд цаашдаа эхнэр хүүхдүүдтэй тийм үйлдэл хийхгүй гэсэн бодол хамгийн их орж ирсэн гэдэг. Зөвлөгөөний цаг болж Нагион төрүүлж ороход сэтгэл зүйч та 5 саяын үр тавиад төлж чадахгүй явсаар 30 сая болгосон байна. Танд мөнгөний талаарх ойлголт огт байхгүй гэхэд Нагион багадаа өвчтөй байсан болохоор ээж авахыг хүссэн бүх зүйлийг маань авч өгдөг байсан учраас тэр нь зуршил олж хийхийг хүссэн зүйлээ заавал хийдэг. Буруу гэдгийг нь мэдж байгаач төвчж чаддгүй гэхэд сэтгэл зүйч зан чанар тодорхойлох тест авахд байнга шинийг эргэлхийлж гинтийн үйлдэл хийх, шууд таашаал авахыг эргэлхийлдэг. Өчигдөр нэг юм эхлүүлээд маргааш нь өөр зүйл таалагдвал тэрийг хайдаг. Төвлөрөх чадвар муутай ямар нэг юм бодож гоод тэр нь шууд ууршдаг гэсэн үг гэхэд Нагион би хэн нэгэнтэй ярилцахаар өөрийнхөө санахыг хүссэн зүйлээ сандаг. Бусдыг нь огт сандаггүй гэхэд сэтгэл зүйч тийм болохоор нөхөрч нь үгэлсэн ч сэтгэл санаагаар ундаггүй. Ямар ч асуудалгүй дараа нь инээж баяр баясгалантай явдаг. Түрүүхэн нь уйлжсэнаа амттай юм уу шинээр юм худалдаж авбал яагаад уйлснаад сандаггүй. Төвлөрөх чадвар муутай бол амьдрах хугацаанд амлалтаа биелүүлэхгүй байх. Мартахыг хүссэндээ биш нэг л мэтгэд мартаж ойр тойрныхоо хүмүүст хор үнэл учруулдаг.
Таны хувьд нөхөртөө санхүүгийн хохирол учруулж юм нуудаг. Тийм болохоор нэг удаа ч болтугай анхаарч үзэх шаардлагатай гэж бодогдлоо. Нөхрийнхөө өглөхийг багасгахын тулд юу хийх ёстой вэ гэхэд худлаа хэлэхгүй мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй байхаа гэхэд сэтгэл зүйч таны хувьд мөнгө зарцуулах нь дараагийн амьдрал чинь хэцүү зүйл. Яаж ижгаад л танд өрөх мөнгө гарч ирдэг. Нөхрийн, ээжийн, банкны карт нэгээд мөнгнүүдийг үрж хизээч буцааж төлдөггүй. Эн чинь гэмт хэрэг. Та мөнгө ямар амар зүйл болохыг огт мэддэггүйгээд нөхрийг оруулж эхнэр чинь байнга мөнгөний асуудал гаргадаг байхад яагаад хамт амьдраад идэм бэ гэхэд одоо болтол хайртай болохоор гэдэг. Сэтгэл зүйч хөөхөн өхөөрдөн байсан ч байнга мөнгөний асуудал гаргаад байвал өхөөрдөн байхаа болно. Эхнэр чинь сард хэр их мөнгө өрдөг вэ гэхэд тодорхой мэдэхгүй байх гэж хариулахыг сонссон сэтгэл зүйч тийм болохоор байнга ийм асуудал үүсээд байгаамаа. Эхнэр чинь өөрийгөө хэр их мөнгө үрж байгааг мэдэхгүй энэ чигээр амьдрал удахгүй бүх зүйл дуусна. Таны хувьд зан чанарын тестэн дээр ямар нэгэн аюул болчих вэ гэж танаа зовдөг төрлийн хүн гэж гарсан байна. Харин эхнэр чинь юунд ч санаа зовдөггүй. Тийм болохоор санхүүгээ өөрөө барь. Тэгэхгүй бол удахгүй эхнэр чинь муу зээлийн түүхтэй болно гэд Нагионыг оруулаад нөхөртөө хэлээгүй үлдсэн зүйл өр байгаа юу гэхэд үгүй гэж хариулдагч. Сэтгэл зүйч нүд чинь худлаа хэлээд байна. Хэрвээ энэ хүртэл ирчээд худлаа ярьж байгаа бол танай гэр бүлийн амьдрал хизээч сайжрахгүй. Одоо та хөөхөн игдүүтэй байгаач хэдэн жилийн дараа энэ бүхэн чинь байхгүй болно гэхэд Нагион үнэндээ надад дахиад жоох өөр байгаа гэд уйлж нөхөртөө хэлхийг хүссэн ч уурлахгүй гэж айсандаа хэлэхгүй явсараагаад энэ хүртэл ирсэн гэхэд сэтгэл зүйч үннээс нь баярлаа. Хэр их хүртэгч асууж болох уу гэхэд сая хүрэхгүй гэж хариулдаг. Яагаад сая вон зээлснийг нь асуухад дэлгүүртээ шинэ хувцас авч зарахыг хүссэн. Дэлгүүрээ өдрө болгон шаргуу ажилуулаагүй нь миний буруу учраас дахиад мөнгөний талаар нөхөртөө яриул уурлна гэдгийг мэдж байгаа. Нэг уралгаараа муухай үг хэлж чанга дуугаар хараал хэлдэг болохоор энэ тухай хэлж чадаагүй гэдэг. Сэтгэл зүйч хэрвээ өнөөдөр сая вооны өрний талаар нөхөртөө хэлвэл яах вэ гэхэд урам нь хугарах байхаа. Гэхдээ утасны төлбөр гараад зээлсэн сая вон нэмэгдээд 2 сая вон болсон гэдэг. Сэтгэл зүйч би нөхөр чинь энэ талаар хэлээд өгөө. Танд хэцүү ээж болох ч гэсэн төвчих хэрэгтэй гэд Жиогийг оруулаад эхнэр чинь худлаа ярьдгүү гэхэд тийм ээ. Үнэхээр сайн. Үерхдэг байхдаа хүртэл худлаа ярьдаг байсан гэж хариулдаг. Сэтгэл зүйч миний өмнө ч бас нүдээ завчихгүй худлаа ярьсан. Тэр нь юу вэ гэвэл эхнэрт чинь дахиад 2 сая вооны өөр байгаа гэхэд Жиог гайхаж дахиад уу гэж асуугаад энэ талаар огт мдээгүй байсан ч нэг талаараа мэдээж ирэх юм шиг санагдаж байгаач урам угарч байна. Саяхан бас ийм зүйл болсон бөгөөд дахиад үр тавихгүй гэж хэлсэн мөртлөө тавтагдсан болохоор тиймэрхүү санагдаж уур үрж ийн гэхэд сэтгэл зүйч энэ өрөө танаас нуусан шалтгаан нь нөхрийнхөө урмыг хугалчихвэ гэхээс айсан гэд маш их уйлж гад гарсан. Яагаад эхнэр нь нөхөртөө иймэрхүү юм ярьж чадахгүй байгаа юм бол гэхэд Жиог айгаад гэж хэлсэн байх гэдэг. Сэтгэл зүйч цаашдаа ч бас мөнгөний асуудал гарна. Тийм болохоор дарамталж ятгах биш, ярилцах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл болсон уу? Надад хэлэх зүйл байна уу? Хэлсэн ч зүгээрээ гэх мэтээр асууж ярилцах ёстой гэд хосуудыг хамтд нь оруулахад Нагион нөхөртөөгөө харц тулгарч чаддаггүй. Сэтгэл зүйч миний бодлоор эхнэр дахиад үр тавьж энэ асуудалд давтагдана. Хэрвээ үр тавьсан бол нөхөртөө заавал хэлэх хэрэгтэй. Дээрээс нь нөхрийн хувьд эхнэртэй итгэх итгэлээ алдсан байгаа учраас уучлалт гуйх ёстой гэхэд Нагион уйлаад би үннээ хэлэх ёстой байсан ч нуусан дуучлаарай. Хэлж болохгүй юм шиг санагдсан гэхэд Жиог хэлэн баярлаа. Чамд ч бас хэцүү байсан баха гэдэг. 내가 진작에 말했어야 되는데 숨겨서 미안해. 계속 먹으면서도 계속 고민했는데 이번에 말 안 하면 안 될 것 같아가지고 말한 거야. 너 실망시켜서 미안해. 이야기해줘서 고마워. Сэтгэл зүйч Нагион тандаж битгий уйл. Одоо уйлах ёстой хүн бол нөхөр чинь яг одоо санаа алдаж ойрлж бахирмаар байгаа. Тийм болохоор уйлаад байлгүй үйлдэлхий хайртай залуу руугаа битгий чулуу шидэдэгээд Жиог тандаж эхнэртэй муухай үг хэлэхгүй энэ эмэгтэйг ангал руу унгаахгүй тулд туслаасаа гэж хүсэж ингээд зөвлөгөөний цаг дуусахад Жиог эхнэрээ өөрчлөгдөн гэдэгт итгэхгүй байгаагаа хэлдэг. Тэгвэл Нагион худлаа ярьж нэмж үр тавихаа болж чадах болов. Юу гэж бодож байгааг комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.